2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаан болно. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүднээс өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд эрүүл зохих 11 тэргүүлэгчээс Пүрэвганд Улаанхүү, Дэлгэр сайхан, Батхуйг энх баяр болор цэцэг нарын тэргүүлэгчид оролцож 54% нэрстэйгээр хуралдсан юм. Энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар тус хурлаар бол 17 оны төсвийн гүйцэтгэл ийм асуудлыг одоо хэлэлцэж байна. За энийг бол бас хуралдаанаар хэлэлцэн. 17 онд одоо төсвийн гүйцэтгэл ямар байв, хөрөнгө оруулалт хэрхэн хийгдэв. За төсвийн одоо сахилга бат ямар байв, хөрөнгө оруулалтын үр дүн ямар байв гэдэг дээр одоо шүүж хэлэлцээд одоо эцсийн байдлаар үнэлэлт өгнөлтэй хойд одоо өнөөдрийн хуралдаан 7 дугаар хуралдаанаар одоо уламжлахаар боллоо. За мөн 18 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. За мөн одоо орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв, хөшөө төгөлдөр сан, замын сан, байгаль орчин сан гэд одоо аймаг орон нутгийн төсөвтэй холбоотой сангууд, за мөн бусад одоо төсвийн асуудлаар одоо тодтгол хийх асуудал хэлэлцэж байна. За тэгээд энэ асуудлуудыг одоо 7 дугаар хуралдаанд оруулах саналыг тэргүүлэгчдэрээ хэлэлцээд ингээд явж байна. За мөн хуулийн дагуу 18 оныхон үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд 19 оныхон үндсэн чиглэлийг батлах ёстой. За үндсэн чиглэл гэдэг бол тухайн одоо жилийн мөрийн хөтөлбөрт орсон одоо хийгдэх ажлуудын гол одоо үндсэн одоо чиг шугам нь болдог. Үндсэндээ одоо энэ төрийн албан хаагчдын энэ одоо иргэдийн хурал засаг даргын хамгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн өврийн дэвтэр гэж хэлж болно. 2019 оны үндсэн чиглэлээр бол манад нэлийн одоо бас хөрөнгө оруулалт хийгдэхээр ингээд тусгагдсан байгаа. За улсын төсөвт бол тодорхой саналуудаа бол аймгийн иргэдийн хурлаар хэлэлцээд өргөн барьсан байгаа. За тэгээд үндсэн чиглэлтэй холбоотой бас аймгийн иргэдийн хурлынхаа төлөөлөгчдийн саналыг авч байна. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд маань сарын хугацаанд тойргоосоо, сонгогчдоосоо, иргэдээсээ санал авсан, тодорхой хилцүүлгүүд бас хийгдсэн. За тэгээд үндсэн чиглэлд одоо орох саналуудаа одоо шүүж хэлэлцээд өнөөдрийн хуралдаа манайдаа бас өндөрлөнө. Ингээд маргааш бол байнгын хорооны хурал, нөгөөдөр аймгийн иргэдийн хурлын 7 дугаар хуралдаа оролдоно. 7 дугаар хуралдааны бэлтгэл ажлтай холбоотой тэргүүлэгчдийн хуралд маань оролцож байна өнөөдөр. Түүнчлэн энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлтийн явц, 2019 оны төслийн тухай, төрийн дэд шагнал тодорхойлох зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тэргүүлэгчдийн хуралд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бат Эрдэнэ хурлын нарийн бичгийн дараах сандаг суранаар зөвлөх хэрэгтэйгээр оролцлоо.